Бүгдээрээ сайн уу? Assassin's Run киног товчлон хүргэж байна. Like, subscribe дарахаа битгий мартаарай. Ер нь балетын зүгээр л нэг хөөрхөн дэгжин зүйл гэж юу, үүнийг хүн алхаж ашиглаж болдог юм байна. Эргэлтээ өшөглөлт үлгэх болдох санаандгүй байхад нь 180 хэмээр арагшаа өшөглөх, дараа нь цээжин биеэрээ болтож тэнцвэртэйгээр хөл дээрээ бат зогсно. Тэр дайралтаас зайлсхийсний дараа довтлогоогоо харуулах цаг болжээ. Мая 80 удаа эргэлдэж эргэх бүртээ тэр эмэгтэйг нүүр нүдгүй зөхөө. Шоронгийн овгор эмэгтэй хүнд цохилтонд орлоо. Тэр ямар замаар явж байгаагаа өөрөө ч хэлж чадахгүй. Мая урагшгүйж ирүүрүү нүлгэн өшөглөв. Мая гаднаа балетчин байсан ч дотроо боксчин хүн шиг ирч хүч зүрх зоригтой. Мая уулын тулаанч биш л дээ. Түүний энэ эмэгтэйтэй нүүр тулсан цорын ганц шалтгаан нь өөрийгөө хамгаалах явдал байв. Өнөөдөр энэ эмэгтэй хүзүүнд нь халбах тулгаж 50 бай гэвэл мөнгө өг гэж сүрдүүлсэн. Маяд өөрт нь байсан цорын ганц зүйл бол шоронд нууцаар авчирсан хормын бөгжөнд байлаа. Мэдээжийн хэрэг тэр бөгжөө түүнд өгөхийг хүсээгүй. Тиймээс тэр хариу тэмцэх хэрэгтэй болсон. Хоригдл уурлаж тэр хоёр зодтолжээ. Мая энэ тулаанд ялсан ч түүний бөгжийг шоронгийн хууль бус эзүүл хэмээн хураан авчээ. Харгалзагч түүнийг харанхуй өрөөнд оруулахыг тушаав. Гэвч Мая юуг эргцүүлэх яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Хагас сарын өмнө л тэр баян нөхөртэй Оросын балетчин бүсгүй, үзэсгэлэнтэй хөөрхөн охинтой байсан. Мая тайзан дээр өөрийн чамин биеэрээ гайхуулан бүжиглэж балетын ялагч нь байсан юм. Тэр Оросоос Франц хүртэл аялан тоглодог байсан. Тул маш олон хамтран ажиллагсад болон хатаархчтай байв. Гэхдээ цагаан хүнч гэсэн хар хүн болж чаддаг юм байна. Түүний нөхрийг мафийн толгойлогч Ричард ашиг сонирхлын зөрчлийн улмаас хөнөөжээ. Мая уурсан ч үгээ хэлж зүрхлэхгүй байлаа. Үүний дараа Ричард түүнийг орхисонгүй. Тэрээр Маягаас нөхөр нь ардаа үлдээсэн хэдэн зуун сая долларын санхүүгийн баримт бичгийг өгөхийг хүссэн. Мая нөхрийнхөө энэ тухай ярихыг хизээж сонсож байгаагүй болохоор болж чадаагүй. Тиймээс Ричард түүнийг шоронд хийхээр төлөвлөв. Маягийн машинаас их хэмжээний хар тамхи олдсон тул өөрийгөө хамгаалах ямар ч аргагүйгээр шоронд орохоос уур гарцгүй болжээ. Тэр цагаас хойш охин нь Ричардын гарт байлаа. Мая аймаар ууртай байгаа ч нөхөр нь нас барсан түнд юу ч хийх арга байхгүй. Анх шоронд орох үеэр Маяг онилсон хоригдол нь үнэндээ Ричардын гар хөл болсон хүмүүсийн нэг юм. Тэрээр Маяг хавтаст хэрэг хаана байгааг илчлүүлэхийг хэлүүлэх үүрэгтэй байсан юм. Гэвч тэр бүтлгүүтээ зогсохгүй Маягийн нудраганд 50 удаа зодуулжээ. Хоригдол шарандаа уурлаж Маяг өрөөнд байхад нь бугууг нь хэрчиж амиа хорлсон мэт харагдуулахыг оролдсон ч Маягийн бодол тийм биш байсан. Удалгүй түүнийг Ричардын хүмүүс олж шоронгоос гарган авч имжлүүлэхээр авч яв. Шоронгийн эмч нар амьд амьсгалж буй гоо үзэсгэлэнг хараад доодох нь яаж тисэх вэ? Түргэн тусламжийн машинд Маяг 2 эмч хүчирхийлэх санаа агуулсан бөгөөд тэд юу болохыг ч төсөөлөөгүй. Тэр хөлөөрөө өшөглөж техникээ харуулан тусалтлаа 2 эмч зодуулан орилоход урд талын жолооч юу болоод байгааг ч мэдэхгүй байлаа. Маягийн балет бол ямар ч эрэгтэй хүнээс илүү хүчтэй өшөлдөг, юм бүжиг хийсвэр спортч биш. Удалгүй 2 эмчийг нэг нэгээр нь унгав. Дараа нь тэр урагшаа явж жолоочийг мэдээж үгүй байхад нь ойлгомжтой бидтэй тий ингээд машиныг хулгайлаад явж байгаа. Мая машинаа жолоодож найзынхаа амьдардаг хотын зах руу яв. Мая түн дээр очиж тусламж хүсэх гэсэн боловч найзынхаа гэрийн хонхыг дарангуудаа тэр цус алдалтаас болж ухаан алдаж ундаг. Аз болж найз нь цагаа олж гарч ирээд түүнийг гэртээ оруулна. Мая найзынхаа гэрт аврагдсан бөгөөд хэд хоногийн дараас иржээ. Тэр найздаа мафийн толгойлогч Ричард нөхрийг нь алж охиныг нь барьцаасан хэлдэг. Найз нь охиноо олоход нь туслахад бэлэн байлаа. Гэхдээ Мая Ричардын хүссэн зүйлийг олж чадвал түүнтэй тохиролцож чадах юм. Нөхөр нь файлын талаар ямар нэгэн сэжүүр үлдээсэн эсхийг Мая яаралтай санахыг хичээв. Нөхөр нь нас барахаасаа өмнө цэцэг илгээж байсныг гинэд саналаа. Цэцэг нь бүжгийн студид байгаа Мая цэцгүүдийг хизээж авчирч байгаагүй. Тэр бүжгийн студид очиж үзэх санаатай хөдлөлөө. Түнд хамаарах зурагт хуудсыг өрсөлдөгч нь Нинагийнхаар сольжээ. Дараа нь Мая Нинаг өмнө нь машиндаа мансуурч байсныг санаж дараа нь машинаас нь хар тамхи олдсон байна. Нина Ричард нар хоорондоо өвсөж байгаа бололтой. Мая уурлаж хурдан тайзны ард очиж цахлын ирийг Нинагийн балетын гуталд хийлээ. Тэр Нинад хичээл заахыг хүсчээ. Бэлтгэлгүй Нина гутлаа өмсөд тайзан дээр гарав. Дараа нь тэр юрдийн шигээ хөлийнхөө үзүүр дээр зогсох үед улаан цус тэр даруй цагаан бүжгийн гутлыг бодов. Нина тэднийг тайлах үед түүний хөлийн хуруунууд аль хэдийн таслагдсан байлаа. Энэ хооронд Мая нөхрийнхөө өгсөн цэцгсийг олсон бөгөөд цэцэг дотор галт тэрэгний буудлын хаяг код бичсэн хүзэр байв. Энд л чухал баримтыг нуусан гэдгийг Мая мэдэж байлаа. Тэр яарвчлан цүнхээ аваад галт тэрэгний буудлын руу явлаа. Нөхрийнхөө өгсөн кодыг шивх зур шүгэний хаалга онгойж дотор нь Ричардын удаан хугацаанд хайж байсан чухал баримт бичиг байв. Мая файлыг авч явахаар яарвчлав.
Гэвч түүнийг явахаас өмнө галт тэрэгний буудал дээр тэр Ричардын хэсэг хүмүүсийг анзаарлаа. Маяг цугтах гэтэл Ричардын нэг хүн түүнийг мэдчихв. Мая эмэгтэйчүүдийн нойлд нуугдаж чадсан ч ирчүүд түүний араас хөөцөлдсөөр байв. Дээрэмчид эмэгтэйчүүдийн нойлд орж ирэхэд жижүүр үйлчлэгч тэднийг гарахыг сануулв. Гэсэн ч тэд түүнийг мушигсөөр л. Дээрэмчид нягтагч харахын тулд бүхийд суугаад өрөөнүүдийг нэгжлээ гэсэн ч Маягийн уул мөр алга. Мая жорлонгийн хананд гарах хөлөөрөө тулан тогтсон байлаа. Дээрэмчдийн нэг нь хаалга онгойлгоход Мая шууд ирүүрөө нь үлгэн мушиглав. Нөгөө дээрэмч нь нөгөөх гээд цүнхийг нь шүүрэн авлаа. Маягийн олон 10 жилийн балетын практик дэмий хоосон зүйл биш байжээ. Тэр 20 удаа эргэлттэй өшөөлсөн. Маягийн хөл цохигдсон дээрэмчид аль хэдийн хөл дээрээ босч чадхааргүй ухаан алдсан байхад ч түүний төгшөөр арилаагүй л байна. Ариун цэврийн өрөөний гадна Ричардын багийн бусад гишүүд байгааг тэр мэдэж байгаа. Газар найз нь түүн рүү жолооч хүлээж байна гэсэн мессеж илгээлээ. Мая найздаа итгэсэн тул найзынхаа зааврыг дагаж машинд суув. Гэвч тэр машин улам бүр цаашилсаар хөдөө тал руу явж байлаа. Мая Сандрад асуусан боловч түүнийг авч яваа жолооч дуурсангүй цонхоо дээшлүүлв. Мая ямар нэг зүйл буруу болсныг мэдээд машинаас үсрэхээр хаалгыг онгойлгохыг оролдоход хаалга төвжээтэй байсан тул тэр машинд гацжээ. Мая найз руугаа залгасаар байсан ч утас нь тасарчээ. Удалгүй машин агуулах руу орж ирэв. Мафийн толгойлогч Ричард энд удаан хүлээсэн байж. Тэр Маягийн цүнхийг шүүрч аваад Маягийн охиныг аваад ир гэж хүмүүстэй тушаалаа. Хүссэн зүйлээ авсан болохоор тэднийг амьд байлгах нь утгагүй болохоор ирчүүд тэднийг алхаар харанхуй өрөөнд авчирлаа. Охин нь найсандаа ээжээсээ бид үхэх юм гэж үү? Мая хатуу дуугаар хариулав. Мэдээж үгүй. Дараа нь тэр олон цохилт хийж бүх дайснаа оновчтой цохихыг хичээж хөлнийхөө ид шидийг харуулв. Гэвч түүнийг өшөглөхөд харамсалтай нэрвтэй хүнийх тул түүний хүч чадал түүнд арай л хатуудаж Маягийн бие цохилтыг даалгүй унлаа. Түүнд босох боломж олгогдсон даруйд тэр дахин довтлоход бэлэн байлаа. Түүнийг барьж буй эрэгтэн хүзүүг хуу өшөглөж дараа нь тэр буу барьсан залуугийн гарыг өшөглөж тэр бууга алдах үед Мая бууг аван тэднийг буудан хөнөөлөө. Мафийн толгойлогч Ричард үүмэнийг сонсоод ирсэн хэдий ч тэр ч бас Маягийн бууны суманд алагдлаа. Мая тэнд байсан бүх хүмүүст санаа тавьсны дараа охиноо тэрч аван өргөлөө. Бүх зүйл дуусахтай зэрэгцэн цагдаа нарч ирлээ. Маяг цагдаагийн газар аваачсан. Тэр офицер Ричардын олон хүмүүс ирж магадгүй гэж хэлв. Элчин сайдын яамных гэж байгаа хүн чухал бичиг баримт асуувал тэр хүн Ричардын хүмүүсийн нэг байх ёстой. Удалгүй цагдаагийн газар нэг халдсан ирэв. Тэр элчин сайдын яамнаас ирсэн гэж хэлээд бүх бичиг баримтын талаар мэдэж байв. Офицер ямар нэг зүйл буруу байгааг мэдэрлээ буудах гэж оролдсон боловч халдсан залуу түүнээс хурдан бөгөөд түүнийг яах хийхин зургуу гохоод арлаа. Халдсан залуу Маяг түүнд файлыг өг гэж сүрдүүлв. Гайхамшигтай нь офицер амьд байж. Тэрээр халдсан толгойдын хөлийг хутгаар хатгахад халдсан өвдөлтөндөө сатаарч байх хооронд Мая хурдан самбаачлан толгойд нь өшөглөв. Унсан бууг шүүрэн аваад буудлаа. Дараа нь Мая охиноо чанга тэрч байтал гинт халдсан ирийн утас дуугарав. Мая утсанд сониучрхан хариулсан ч утасны цаанаас найзынхаа хоолойг сонсов. Дараа нь тэр энэ бүхний цаад эзэн Ричард биш, харин тэр хүн гэдгийг ойлгов. Тэр найзаа гэж боддог байсан гэтэл Мая түүнд анхааруулж байна. Чиний хүмүүс бараг бүгд өгсөн. Чи дараагийнх нь цагаан хонг дутуу үнэлж болохгүй. Хар хүн болж хуураад балет бүжиглэж эхлүүл чамайг алж чадна.